Үүргээ гүйцэтгэхдээ би үргэлж алдар нэр байр суурь хөөцөлдөж байжээ. Алдар нэр байр сууриа алдаж магадгүй гэж бодох мөчөд би энэ үргийг гүйцэтгэхийг хүсгээ байсан. Би тэр орчноос зугтаж, тэр хариуцлагаас мултрахыг хүссэн. Энэ бодол амин ч уг чанарыг минь бүрэн илчилсэн. Би өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө нэр хүнд байр суурьнд л санаа тавьж байснаас биш, Бурхны гэрийн ашиг сонирхол юм уу? Бурхны санаа зорилгыг огт бодолцоогүй. Энэ бол Бурханаас уравсан хэрэг байлаа. Бурхны үгийн ил болгосон зүйлийг өөртөөгөө харьцуулж үзээд би миний эрэлхийлж байсан зүйл Антихристийн эрэлхийлдэг зүйлээс ялгаагүй гэдгийг ухаарсан. Хэрв би эргэж буцахгүй бол муу төгсгөлд хүрэх нь гарцаагүй байсан. Төгсөвчд Бурхны үгийн ил болголтоор дамжуулан өөртөө алдар нэр байр суурь эрэлхийлэх нь буруу зам гэдгийг мэйгч ухаарчээ. Ирж хайх яцтаа тэрээр эрэлхийллийнхээ зөв зорилго, чиглэлийг төгсөвчд Бурхны үгээс олж авсан юм. Төгсөвчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Та нарын бие авч явах зарчим юу вэ? Чи өөрийнхөө байрын дагуу бие авч явж, өөртөө тохирох газрыг олж, гүйцэтгэх учиртай үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Тэгж гэмээн чи эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал хэрвээ чи тодорхой мэрэгжлийн ур чадварт дадамгай, зарчмыг ойлгодог бол тухайн талбарт хариуцлагаа өгч, сайн нэгтлэн шалгах ёстой. Хэрвээ чи санаа бодол, онцгой санаагаар ханган, бусдыг гэгээрүүлж, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь тусалж чаддаг бол санаа бодлоо хэлэх ёстой. Хэрвээ чи өөрт тохирох зөв газрыг олж, ах эгч нартайгаа эвдээ хамтран ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх болно. Өөрийнхөө байрын дагуу бие авч явах гэдэг нь энэ юм. Амен. Бурхан талархая. Бурхны үгийн энэ хэсэг надад маш их тусалсан. Хэрхэн бие авч явж үйлдэх зарчмыг Бурхан надад харуулсан. Би зүгээр л жирийн нэг бүтээгдсэн зүйл гэдгээ бас өөрийн байрыг хадгалах ёстой гэдгээ ухаарсан. Тэгжээж л үүргээ сайн гүйцэтгэнэ.